Нийслэлд дугуй засварын хэдэн 10 газар ажиллаж байна. За түүний нэг бол Имануэль нэртэй энэ дугуй засварын газрыг ажилуулж байгаа Батболд өнгөрсөн 5 сараас эхлэн энэ газрыг ажилуулж байгаа гэсэн. За түүний хувьд 2 жилийн өмнө өрөөгдсөн гэр бүл төвд ирснээр зоригтой, за хүсэл мөрөөдөлтэй амьдрах хүсэл төрсөн гэж хуваалцж байлаа. Харин түүний хувьд 20 гаруй жил гудамжны амьдралтай архиуж, шил савд цуглуулж, олсон мөнгөөрөө архиуж, гол зоогож явсан гэж ярьж байлаа. За түүнийг ингэж өөрчлөгдөхөд Бурхны амьд үг болох Библийн сургаал, Христэд итгэж хүмүүсийн өөртөө санаа тавьсан хайр халамжаас үүдэлтэй гэж хэлж байсан маа. Тэр төвд очихоос өмнө одоогоор 2 жилийн өмнө би угаасаа гадуур явдаг байсан. Тэгээ гадуур явж исэн угаасаа арх уудаг, хог төвж, шил сав төвж явж арх уудаг. Арх чинь нийгмийг хэрэггүй л юм байсан. Тэгээд өөр ах бямбайгч хоёр тааралдаад чи ингээд манай төвд очоо. Тэгээд ингээд чамайг өөрчлөнө гэ. Яг юу нь өөрчлөх нь мэдэхгүйсэн. Тэгтээ ер нь зүгээр очсон. Очоод үнэхээр ядраад над хойнох газаргүй ер нь хэцүү байсан. Өвөлж болцсон байсан. Хүүхдээ 11 сард. Тэгээд яваад очсон. Тэгээд тэнд очоод надад чамд ингээд өөрчлөх ингээд эр зориг өгнө. Бурхан болж чамд хайртай ингээд над Есүсийн талаар хэлсэн. Тэгээд би тэрнээс сонсож өглөө бүр үхүү хуваалцаж ярилцаж тэгээ сэтгэл санаагаа нээж би доторх сэтгэл санаагаа нээснээр би бас тэр үнд агиух өөрчлөлт явуулж байгааг би мэдэрсэн өөрөөрөө. Тэгээд өөрөөр ер нь угаасаа энэ Библийн үгнээс ер нь өөрийгөө олж авах нь их чухал юм билээ. Тэгээ бусдад энэ үг бусдад хэлж байгаа үг гэж ихээс илүү надад өөрт хэлж байгаа үг юм байна. Над энэ амьдралд энэ үгнээс маш их олон зүйлүүд хэрэгтэй байсан. Тэгээд би тэр бүгдийг үнэхээр нэрээ биелдэг үгөөг мэдхгүй залбирч бас үзчихсэн, залбирч гуйжсэн. Тэгээд энэ бүгдийн дараа миний залбирлын хариу бүгд маш хурдан бүгд хүрхий ирсэн. Би энэнд бүх их бахархдаг. Тэгээд бахархаж энэгээр үнэн юм байна. Жинхэнэ бидний эзэн бас байдгийм байна гэдгээр нь би бахархаж өөртөө итгэл найдвар их амьдралын эрт хүчж бас надгүйсэн. Би ч өөрөө бас эр хүн гэдгээ бас мэдэрсэн. Түүнээс би нийгэмд хэрэггүй, хэнд ч хэрэггүй, хэнийг ч хайрлахгүй, хинээр ч хайрлуулж чадахгүй хүн гэл өөрийгөө голцсон байсан. Тэгэхэд тийм биш байсан. Шал өөр бүгд гоё хийгээдлэг байсан. Урд нь миний ирж исэн дүр зураг гэх юм бол одоо төвдөр нь байдаг л та. Сахал нь ургацсан тэгэл шүд байхгүй. Тэгэл их нэг хөөгшин овортой байсан. Одоо тэрнээсээ бас залуужж байна. Тэгээд тэргүүрээ бас их баяртай байдаг. Гэтэ энд ер нь угаасаа хүнийг өөрчилж чадах зүйлс бол зөвхөн тэр Библиэд л байдаг юм билээ. Библиэс би өөрийгөө олж авч байгаадаа бас баярлж байна. Тэгээ энд бол маш их аз жаргал бүхэл зүйлийн байдаг юм билээ. Тэгээд одоо би цуглаанж явдаг. Эзний цаг жавхлан гэж цуглаанж явдаг. Тэгээд одоо тэнд явдаг. Тэнцээ хамт олон найз нөхөд ах эгчнэр гээд ингээд зөмдөл хүмүүс байдаг. Тэгээд тэднүүстэйгээ танилцж тэднүүс мэн дотносож тэднүүстэйгээ ингээд байгаа. Одоо тэгээд ээж дүүгийнхээ хүүхдтэй ингээд цогтой амьдарч байгаа. Амьдрал бол айгүй гоё, сайхан. Урд нь би ингэж амьдарч яахгүй явдаа гэдэл бас одоо боддог ч ирнэ. Тэгтэл одоо надад бас нас байна. Сайхан амьдрал байна. Юмд бас тууштай байна гэдэг чинь айгүй гоё юм байна. Амьдралын бас амтлах мэдрэмж байна гэсэн. Тэгээ тэргүүрээ би бас бахархаж байна. Батболд сонгон хайрхан дүүргийн 24 дугаар хороонд өөрийн гэсэн хашаа гэртээ болж ээжтэйгээ дүүтэйгээ сайхан амьдарч байгаа гэж ярьж байлаа. За түүний хувьд өглөө бүр их эзэндээ хамт залбираад ажилдаа ордог гэсэн. Миний гуйсан гуйлтанд их эзэн маань бодитоор хариулдаг гэдгийг ч гэрчилж байсан юм а. Мөн гудамжны амьдралтай байхдаа Есүсийн сүмд хоол идэж дулаацах гэж очдог байсан. Харин их эзэнд зүрх сэтгэлээсээ итгэж залбирахад ямар ч хүний амьдрал өөрчлөгдөх боломжтой гэдгийг Батболд гэрчилж байна. Энийг урд нь би төвд орчоод байж байхдаа бас нэг юм хиймээр болоод бас цуглааныхаа нэг отгоо гэдэг найзынхаа дугуйц зур дээр очиж ажиллаж байсан. Тэгээд энэчээс ажиллаад ер нь дугуйц зур ажилуулад ингээд цаашаа ингээд явах юм бол болох юм байна гэдгийг мэдрээд тэгэд өөртөө нэг дугуйц зур нээж авах гэж их зүтгэсэн. Тэгээд энэнийхээ хариуд бас бүгдийг бас эзнээс гуйж залбирч
шийдсэн. Тэгээд ер нь энэ бүх надад маш хурдан миний залбирлын хариу маш хурдан ирж маш хурдан надад энэ бүгдийг өгсөн бас бурхандаа баярлалаа. Тэгээ би бурханаараа бахархдаг болохоор би бурхан бидэнтэй хамт гэдэг үгийг би өөрийнхөө энэ дугуйцурт бас нэрлж тавьсан. Тийм. Юугаар өөрчлөгдсөн би түүгээрэл бахархаж явж байна. Гудамжинд орон гэргүй тэнэмэл амьдралаар явж байгаа олон мянган хүмүүс байна. За энэ хүмүүсийг ийм амьдрал руу ороход хүмүүс биднэр л нөлөөлсөн байдаг. Тэднийг энэ харанхуй амьдралаас салгахад бас л бидний хайр халамж нөлөөлдөг. Тийм болохоор хийж байгаа ажил бизнесээ өргөжүүлж, их эзний үгийг уншиж судалж өөрийгөө өөрчлөөд гудамжны хүмүүсийг гэрэлтэй амьдрал руу урайлж олон ажлыг хийнэ гэж Батболд мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцж байсан маа. Лайт мэдээлэл.